Амин одоо дотн журмын нөхдөдөө мөн өх хурлын гишүүддээ ардсан намын даргадаа, ардсан намын дид даргадаа, ардсан намын нарийн бичгийн даргадаа, дунд читний болон намын дарга нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За Новекс гэхээр би та бүхний товчхон мэдээллийг зүгээр энд одоо та нарыг залхаахгүй үднээс мэдээлэл өгч байгаамаа. За Новекс гэдэг утгатай үг бол шинэ стратеги төлөвлөгөө гэсэн юм утгатаймаа. За манай нам үүсгэн байгуулагдаад 35 жил болж байна. 35 жил гэдэг бол бид бүхэн төрхөөс өдий хүртэл би өдий 40 нас хүрч байна. Тэгэхэд би бол сүүлийн 10 жил нэг клуб, нэг практикт би харьяалж яваагүй. Тэгэд энэ клуб үүсгэн байгуулагдах үндсэн шалтгааны гол зангилааг би 3 жилийн хугацаанд энэ ардсан намын даргын ажлын албан дарга хийж байхдаа олж тогтоосон юм аа. Манай нам ардсан нам ялт байгуулахгүй байгаа ганцхан шалтгаан салхи оруулахгүй байгаа. Шинэ залуу боловсон хүчнээ урьж авчрах үе таалгыг нээж өгөхгүй байгаамаа. Тийм учраас салбарын 9980 буюу 81 буюу салбарын 99 шилдэг ÜБХ болон намд орох сонирхолтой бизнесийн салбарын төлөөллийг бид нэр энэ клубда урьж авчрах үндсэн зорилгоо агуулж байгаамаа. Нова гэдэг бол одоо шинэ гэсэн утгатай. Оросоор нова гэж байгаа. Новекс гэдэг утгатай үг бол шинэ стратеги төлөвлөгөө хөгжил гэдэг тийм утгатай юм бэл. Та бүхэн энэ чат GPT-ийг ашиглаад бас үзээрэй. Тэгэд энэ үгний гол зангилаа бид нар юу хийх гээд байна гэхээр ардсан намын 2028 оны ялалт, 27 оны ялалт шинэ залуучуудаар игнэндээ нэгтгэснээрээ ялт авчрах юм аа. Нөгөө л 35 жилийн өмнө орж байсан намын үндэсний бодлогын ороонд шат чадны байгууллагад орж байгаа залуучууд яг одоо энэ хിവэрээ бид нэр сонгуул орох юм бол дахиад ялагдана. Тийм учраас ардчлалын үйл хэргийг хамтдаа хөгжүүлж, хамтдаа үүсгэн байгуулах зорилготойгоор энэ клубыг байгуулж байгаа шүү. Өнөөдөр ирсэн бүх хүмүүс маань үүсгэн байгуулагчдыг гэж би ойлгож байгаа. Яагаад тэгэхээр та бүгдээс нэг үрчлэн би асуусаа. Энэ клубын төлөө чатгаараа жигдэртлэн зүтгэж өгөх, өөрөг хариуцлагыг авч миний хамт явж байгаа журмын олон сайхан найзууд маань хамтдаа нэг дэвээр хамтдаа явъя гэж ярилцж шийдсэн юм аа. Энэ бол хэн нэгэн бид нар их хурлын гишүүдийг ардаа балгаалж явахаас илүүгээр өөрсдөө GCI-ийн систем шиг манлайлдаг намын одоо дунд чатны анхан шатны байгууллагууд руугаа игнэндээ маш олон залуучуудыг шат чаданд нь урьж авчирдаг нээлттэй клуб байгаасаа гэж найдаж энэ клубыг үүсгэн байгуулах санаачлагыг журмын олон найзуудтайгаа хийж байгаамаа. Тэгээ энэ клубын зорилго ардсан намын энэ шинжлэлийн ган төмөр дарагтаа сая 3 жил бид нар сонгуультай хамт явлаа. Одоо цогтгөр дарагтаа бид нар дахиад 3 жил сонгуулийн үе таалгыг нээж явнаа. Энэ хугацаанд бид бүхэн харин намдаа, намын даргадаа, намын удирдлагуудаа санал шаардлагыг гаргаж зохион байгуулалтанд ордог залуучуудаа салхи оруулах төр боломжийг нээж өгөх тийм үе таалгыг нээж өгөх зорилготой байгууллага шүү. Тэгээ бүгдээрээ идэвхтэй сайхан ажиллая. Салбарын хэсгээр та бүх өнөөдөр ирээгүй маш олон хүмүүс байна. Өглөө 8 цагаас манай эдийн засгийн салбарыг зохицуулахаар хамтарч ажиллаж байгаа Завхан аймгийн засагтар галсан Бацаах ах. Яг өглөөний онгоцон таарах өнөөдөр оройн онгоц явах гэсэн чинь явж чадахгүй урагшаа Бээжинг эмчилгээнд явлаа. Та нарыгаа дэмжиж байгаа шүү гэж сая ярьж байна. Энэ эдийн засгийн бид нар салбарын манлайлалыг авч яваач гэж гуйсан. Та нар булгамаа өмгөөлөгчийг мэдж байгаа. Өнөөдөр нөгөө Джеймолын хэрэг дээр та дав заалт хосны шүүх хурал нь бол хойшлуулъя гэсэн чинь хуралдаа явчлаа шүү. Бид нар орой ч гэсэн би яваад очноо гэд энэ хууль эрх зүйн салбарын манлайлалыг хийж өгөөч. Манай Оросоо хуульч маань ус өмгөөлийн ажилдаа яваад орой өрөөд ирнэ гэсэн. За манай Бүрэн хатан дарга байж байна. Барилгын чиглэлийн одоо барилгын хөгжлийн төвийн дарга хийж. Эдийн засгийн чиглэлээр бас манай Дэнзэн дарга ингээд байж байна тий. За ингээд салбарын төлөөлөл байна. Тэгэд эрхэм одоо намын дарга болон их хурлын гишүүдтэй, бүлгийнхаа гишүүдтэй юу гэж уриалмаар байна гэхээр энэ нам нэг үе таалгаа нээгээч. Үе таалгаа нээх боломж нь клубын систем болоод байна. Энэ клубдад ихтэй эрүүл залуучуудыг арай нэг нэр хүндтэй өнгө төрх болсон залуучуудыг авчирья. Ардсан нам та бүхэнд би нэг жишээ дурдаад би 2017-оос 20 онд Америкийн нэгдсэн улс Монгол улсыг төлөөсөн ерөнхий консул байсан. Тэгэхэд над дээр улсын хурлын гишүүн Батнайрамд орж ирээд ардсан намд орё гэдээ явж ирсэн шүү дээ. Яасан гэхээр Силикон Валли гэж Сакурын өндөд дээр би 12 хүний тэр системийг сонирхдаг залуучуудыг нам консулын газар дээр урилга авчирч яхад орж ирж ирсэн. Тэгээ өнөөдөр та бүхэн хардаа тэр залуу Америкийн нэгдсэн улсаас 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод ирээд
ардын намын нарийн бичгийн дарга болоод дэд сайд болоод төр түшилцээд төрийн их хурлын гишүүн болоо явж шүү дээ. Тэгэхээр бид нар маш олон залуучуудаа энэ үе таалгаа нээхгүйгээс болж алдаж байгаамаа. Энэ залуучуудыг нээж өгдөг хамгийн том өнцөг бол энэ Новекс буюу энэ шинэ стратеги төлөвлөгөөр намдаа бас дэмжлэг үзүүлье. Намынхаа мөрийн хөтөлбөр бодлого шинжилтийн төлөө хамтдаа явъя гэсэн уриалтайгаар энэ коллаб нэгдэж байгаагаар онцгтоо. Тэгээд ирсэн явдалд баярлалаа. Миний зүгээс бол та бүгдээ энэ коллабыг жигдрүүлэхийн төлөө хүчин зүтгэнэ. Өөрийнхөө сурсан мэдсэн бүх зүйлээ журмын олон найзуудтайгаа нийлж энэ коллабыг нээлттэй төмбөн зүйлсээ азаргах шиг нэг хүн намын коллабыг дандаа даргалдаг 20 жил нэг коллабыг даргалсан хүмүүсийг одоо бид нэр хараа сууж байгаа. Монголын арцсан холбоог би муулахгүй. Гэхдээ л эн чин намайг энэ мэдээ орж энэ ордонд мэрэгчнэр орсноос хойш нэг хүн коллабын тэргүүн байсан шүү дээ. Ингээд дурдаад байвал олон хүн байна. Би нэр хүний нэр ус хэлэхгүй. Гэхдээ энэ нэмийг өөрчлөё гэдэг зорилготойгоор байгуулж байгаараа онцлог шүү. Тэгээд идэвхтэй оролцож салбарынхаа төлөөллийг энэ нам улс төрийн амьдрал руу оруулъя. Одоо энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол энэ улс орон хэцүүдлээ. Бидний өөрчлөлтийн цаг хугацаа, бидний сайхан залуу эд залуунаас хэрэгтэй байх шүү гэдгийг уриалж хэлье. Хүрэлцэн ирсэн явдалд найз нөхдөдөө, хүрэлцэн эсрэж явдалд журмын нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.